Намайг Ганбаатарын Ган Очир гэдэг. Би компьютер графикч мэргэжилтэй. Тэгээд одоо 2020 оноос ахгуулаад энэ сонгуулийг Монгол Ардын намынхан хууль бусаар авсан гэдэг нотлох баримтыг бол тагнуул хуулийн байгууллагт нь бол шалгуулахаар өгөөд одоо хүртэл ингээд явж байна. Энэ асуудлыг бол ер нь бол энэ гэмт хэрэг бол хизээ нэгэн цагт илэрх юм байна. Тэгээ аюултай юм байна. Би өөрөө бол 20 оны 9 сарын 24-нд бол тагнуул цагдаагийн баг, эрүүгийн цагдаагийн байгууллагт бол нотлох баримтуудыг өгөөд хэрэгээ бол өөрөө хүлээсэн. Тэгээд ингээ өгөж шалгуулад тухайн хүмүүсийг оролцсон Монгол Ардын намын нэр бүхий албан тушаалтнууд, ерөнхийлөгчийн зөвлөгөөд нэр бүхий албан тушаалтнуудыг өгөөд нотлох баримтуудын хамт сонгуулийн ерөнхий орооны 2 IT гэх зүйлийг хүмүүсийн нотлох баримтуудыг бол өгөөд ингээ шалгуулсан. Шалгуулах болсон шалтгаан гэх юм бол зүгээр л энэ хэрэг бол дотроо ер нь удахгүй илэрх юм байна, задлах юм байна. Эднээс нь дотроо ер нь тухайн үед нь санаж байгаа бол 2020 оны 8 сард одоо нөгөө нийслэлийн Монгол Ардын намтайгаа хэрэлдэж задлаад эхэлсэн шүү дээ. Тэгэхэд ер нь бол энэ нотлох баримтуудыг задлан шалгана гэдээ ярьж байсан. Ер нь бол нэг эднээсээр бие биенийг айлгах сүрдүүлээдсэн. Тийм учраас би ер нь бол төрүүлээд өөрийнхөө гин буруу хүлээч яа. Тэгээд эднээсийн баримтыг авчиад өгчөөл гэдэг үднээс авчиад өгсөн. 60 тэрбумын хэрэг ер нь бол энэ одоо энэ сонгуулаар энэ лойроор гарч байгаа хэрэгтэй бол ер нь зайлшгүй холбоотой л доо. Би болохоор ер нь Ардын намаас гарах хүмүүсийн нэрсийг аваачиж өгөөд тухайн тойрогт ялуулах хүмүүсийн нэрсүүдийг аваачиж өгөж тухайн иргэд одоо Монгол улсын иргэдийн мэдээллийг аваачиж өгж энэ дүүрүүдээр ийм иргэд ингэ саналх юм нийтнээс ингэж өөрчлөх гэдэг тийм нууц файлын л аваачиж өгдөг. 20 оны сонгуулийг харсан бол ер нь 6 сарын сонгуульч гэсэн нөгөө нэг вид акшнаар дээр тусад нь алгоритм бичээд бүтэнгийн эхлээд нөгөө өндөр явж ангууд нөгөө сандарсандаа тасгалт сегмийг хийгээд унагадаг. Систем гэдэг юм чи өөрөө цаана ардаа нөгөө нэг файл аваад үлдээж явж байдаг. Хизээ нэгэн цагт олон улсын IT ч юм уу аудитын компани улсын IT-ийн аудитын компани орж ирэх юм бол тэр нь илэрнэ. Тэгэд өөрөө энэ хар машин буюу энэ сонгуульд ашиглаж байгаа ICP төхөөрөмж чинь лиценз нь бол 14 онд дууссан. Тэр дууснаас нь хойш бол ер нь Доминик Бут ингээд энэ манад энэ Канадын хар машин зарсан компаниар нь авчирч IT-нар нь лицензийг програмчлуулаагүй өөртөө энэ сонгуулийн ерөнхий орооны IT залуучууд ингээд програмчлаад байгаа. Тэгэд чинь Доминик Бут ингээд одоо энэ Канадын хар машин зарсан манад машин зарсан компаниас алтан бичиг ирсэн байгаа. Энэ танаа энэ ICP төхөөрөмжөнд бол манайхаа зарсан ICP хар машинд чинь бол гадны 4 дахь 3 дахь шитгэж нөлөөлсөн байна. 30 минутын хэмжээнд нөлөөлж тодорхой хүмүүсийн саналыг өөрчилсөн байна гэдэг чинь бол сонгуулаар мэдээж хөлс мөнгө аваад ажилласан. Энэ бол айдас давтал хэлж байгаа юм чинь тэр томчуудын зодон бол манус төр ер нь биднээс жижигчүүдтэй хэрэгээ тохиол өөртөө цэвэр уснаас үлддэг штэ. Ер нь бол тийм тактик явах бах. Тийм учраас юуцсан өөрөө ихлээр гин буруугаа хүлээгээд явах юм бол мэдээж эрүүгийн хууль нь ч гэсэн өөрөө төрүүлж гин буруугаа хүлээсэн үнийг бол хуулийн хариуцлагаас бол чөлөөлдөг гэж бол чинь мөрдөн байцаалтын нууц задлсан гэж шоронд хийн. Нэг бол янз янзын хэрэг тохиод ингээд шоронд хийж чадсан шүү гэж л ингэж айлгах сүрдүүлдэг. 2021 оны 5 сард л би хэвлэлийн байгууллага хийж байгаа. Тэрнээс өмнө бүхэл бүтэн нэг жилийн өмнө энэ хуулийн байгууллагыг үнэн зөвөр нь шийдээд өгөөч гэж шалгаад гуугаад ингээд материалуудын нотлох баримтуудыг өгөөд хаад ерөөс үнэн зөвөр шийдэж өгөхгүй хэргийг нэг бол хохирогчгүйгээ хаачдаг. Чингэлтэй дүүргийн прокурор хулан гэдэг үг. Хохирогчгүй эргээ. Яагаад хохирогчгүй гэдэм хохирогч нь Монголын ард түмш тэгэхээр чи ч гэсэн энэ хэргийн оролцогч штэ. Чи өөрөө шоронд явмаар байгаа мó гэд ингээд айлган сүрдүүлдэг. Тийм учраас ард түмэнд нээлттэй хэлий, ард түмэнд ийм хэрэг болсон шүү гэдгийг хэлье гэж бодоод 2021 оны 5 сард хэвлэлийн байгууллага хийж хэлээд 5 хэвлэлийн байгууллага хийсний дараа намайг чинь нөтийн баримтыг хуурамчаар хийж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж Монгол улс даяар ерэн сурвалжлаад намайг бариад 461-т хороод 461-т хорихтоо бол 2 хүүхэдтэй ахын дэг бодоо хар машиныг хаагдчих болдгоо гэж хэл. Тэгээд 461-т 10 цаг байлгаж гаргаж ирээд тагнуул дээр авчирсан. Намайг бол маш их хэрүүдэн шүүсэн. Сөрөг тагнуулынхан ч дандаа амин насны занал хийдэг байсан. Сөрөг тагнуулын 3 ажилтан сөрөг тагнуулын дараа тэмцэг дөрж 2 ажилтнтайгаа орж ирээд за хар машины талаар гаавчраа ярихгүй яриад ах юм бол удахгүй аавч хүн шүү. Дараа нь 2 хүүхэдтэй бод гэх зэрэг дарамталтай байсан. Тэрнээс хойш бол 25 хоногийн дараа бол аа маань өнгөрсөн. Тухайн сөрөг тагнуулынхныг бол тагнуулын дотоод хяналт шалгалт буюу хяналт шалгалт авилгалтай тэмцэх газар хүний эрхийн комиссд бол өгсөн. Хүний эрхийн комиссоос энэ сөрөг тагнуулын бичлэгэн дээр камерын бичлэгэн дээр эрүүдний сүйсэн камерын бичлэгэн дээр дүгнэлт хийгээд энэ сөрөг тагнуул болон тагнуулын ажилтныг шалгаж өгнө гэдэг хүсэлтийг бол гаатаа гэлээ явуулсан чинь тагнуулынхан бол тухайн бичлэгийг бол
манайх сар хадгалаад устгах юм а гэсэн шалтгаанаар л устгасан. Танаас хэрэгтэй хүмүүсийн их бичлэг байгаад байдаг. Миний яхаараа байдаг юм. Энд чинь танаас хэрэг хаагт энэ хэрэг чинь 20 жилийн 20-25 жилийн хөвөлцөх хугацаатай хэрэг энэ гэмт хэрэг чинь өөрөө төр эрхийг хуулсаар энэ хэргийг хаагдтал энэ бичлэг энэ нотлох баримтууд энэ хэрэг дотор байна гэж тэгсэн чинь харин манай сервер сар хадгалаад 30 хоног хадгалаад устдаг юм а гэдэг юм хариу бол нийслэлийн прокурор болон авилгалтай тэмцэх газар тагнуулаас албан бичгээр өгснөөс болоод энэ хэрэг ингээд хаагдцсан. Тухайн үед бас эрүүгийн цагдаагийн газрын 90 сурвалжлах албаны сэргэлэн гэж нөхөрч гисэн миний хоёр хүүхдийг айлган сүрдвэл 6 настай 4 настай 6 настай хоёр хүүхдийг гэртэн очиж эцгийнхэн талаар байцаал таавна гэж миний хоёр хүүхдийг барьцаалсан. Насан туршийн хүүхдүүдийг эцгийхгүй байхад нь байцаал таавна гэдэг ийм сүрдүүлэг дарамтуудыг бол маш их явуулж байсан. Улаанбаатар хотын 9 дүүргээр би эрүүгийн эргээ шалгагдсан. Энэ намынхантай бол холбоог. Зүрэг намынхан бол туслалын нэлээд намууд бол туслая гэж өмгөөлөгч хууль зүйн талаар бол туслая гэж яадаг. Би бас нэлээд бүх ер нь Монгол улсад байгаа ихэнх намуудад бол сонгуул хууль ёсны болсон уу, хууль ёсны биш болсон уу гэдэг бол бүгдэнд нь албан бичиг өгүүлсэн. Ихэнх намаас хүн нам гэдэг намаас л албан бичгийн хариу ирээгүй. Бос намуудаас бол сонгуул тиймээ хууль бус болсон. Биднээс сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг албан бичгүүд өгсөн. Тэрийг би нүүблүү нэгдсэн үндэсний байгууллагатаас нотлох баримтын хамт иргэдээс бас сонгуулийн саналыг хүлээн зөвшөөрж гин үгүй юу гэдгээс бас гарын үсэг зурулаад бас тэднээсээ хавсаргаж бас нотлох баримтуудыг явуулсан. Энэ бол зогсъё байли шантарч лээсэн л да. Гэхдээ хүн эцгээ алдчихаараа улам л шазуур зуугаад эцгийнхээ амийг алдчихад би яагаад зогсох хэвтэй юм бэ? Үр хүүхдээ ингэж их дээрлэхүүл дарамтлуулчаад би яагаад зогсох хэвтэй юм бэ? Нэг нь л үзнэ. Гэхдээ би эднээсээс илүү би бүр олон улсын талбарт үзэж чадсан шүү гэдгийг л харуулъя гэж бодсон.